Дараагийн мэдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсын антибиотикийн хэрэглээ дэлхийн дунджаас 3 дахин өндөр үзүүлэлтэд гарлаа. Иргэдийн дунд эмчийн жаргуугаар эмийн сангаас антибиотик авч хэрэглэх нь хэвийн үзэгдэл болсон байна. Гэвч эрүүл мэндийн яамнаас эмийн зохисгүй хэрэглээний улмаас жилд дунджаар 700 гаруй хүн нас бардаг гэдгийг тогтоожээ. Антибиотикийг эмчийн завраар хэрэглэвэл өвчин үүсгэгчнийг устгана. Харин тунг нь хэтрүүлж зохисгүй хэрэглэвэл хүний биед ашигтай бусныг устгах эрсдэлтэй. Улмаар мөөгөнцөр вирус зэрэг бичил битэн үржих боломжийг бүрдүүлнэ. Манай улсын хэрэглээний тайлан ингээд аваад үзэхээр үндсэндээ одоо энэ бол одоо бас нэлээх өндөр хувьтай. Өөрөөр хэлбэл нөөц антибиотикийн хэрэглээ сүүлийн 3 жилийн статистик үзүүлэлтээр нэг 17% өссөн байна. Энгийн хэрэглээ эсрэгээр 14.5%-аар буурсан байдаг. Өөрөөр хэлбэл нөөц антибиотик илүү хэрэглээд байна. Тэгэхээр цаашдаа бол тухайлбал одоо энэ өвчин эмгэгийн үед одоо хэрэглэх антибиотикуудын сонголт бол одоо муудах нэ. Өнөөдөр шинжлэх ухаан хэдийгээр хөгжиж байгаа боловч шинээр антибиотикууд одоо гарч ирэх энэ асуудлууд бол одоо харьцангуй цөөн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ирээдүйд яг энэ антибиотик энэ бичлэгчдийн төсөвчлөлттэй холбоотой нас баралтууд бол одоо нэмэгдэх ийм эрсдлүүд бас өндөр байна. Эмийг эмчийн заасан тунгаар тогтсон цагаар хэрэглэх ёстой. Гэвч хүүхэд өвдсөн үед эцэгчүүд эмчийн зааваргүйгээр гэртээ байгаа антибиотикуудыг хүүхдэд өгөх, өвчний шинж тэмдэг арилмагц эмчийн зөвлөсөн хоногийг гүйцээлгүй орхих зэрэг тохиолдол элбэг байгааг мэргэжлийнхэн хэлж байна. Ийм дадал удаан үргэлжлүүл өвчний нэн хувьсан өөрчлөгдөж тухайн төрлийн антибиотикт тасалтай болно. Ингээд дараагийн удаа тухайн антибиотикийг хэрэглэхэд үр дүнгүй болдог байна. Тэгэхээр ер нь бол антибиотикийг бол иргэд хэрэглэхдээ тухайн өвчнийхөө шинж тэмдэг буюу байдлаа эмчид үзүүлээд эмч тухайн эмийг тохирсон тунгаар иргэнд өгөх ёстой байгаа. Гэтэл одоо дур мэдэн хэрэглэснээрээ хамгийн гол асуудал бол антибиотикийн буюу бичил битний төсвөрчлөлт үүснэ гэдэг асуудал байгаа. Энэ юу вэ гэхээр нэгсэндээ тухайн антибиотикийг хэрэглэсээр хагаад дахиад нөгөө антибиотикийг хэрэглэхэд нөгөө антибиотикийн үйлчлэгээ үзүүлэхгүй төсвөртэй болчихно гэсэн үг. Иргэдийн эмийн хэрэглээг зохистой байлгахууднээс 2024 онд эмийн жорыг захимаар бүртгүүлдэг болсон. Гэвч судалгаагаар антибиотик хэрэглээ дэлхийн дунджаас 3 дахин өндөр байгаа нь хяналт хангалттай хэрэгжихгүй байна гэсэн үг. Үүний гол шалтгаан нь иргэдийн эмийн хэрэглээний хэвшил юм.